Өглөөний мэндийн өглөө хөтөлбөртэй хамтдаагаа үзэгчдэд баярлалаа. Хөтөлбөр үргэлжлэн зочны цагаараа хүрч байна. За манай өнөөдрийн зочноор дуучин Мөнгөн Чимээ ихч хүрэлцэн ирсэн байна. За танд өглөөний мэнд төргий. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Сайн байцгаана уу? За 2025 он гарлаа. Яг энэ 2025 он гарснаас хойш та 2025 оныг ер нь яаж төсөөлж ямар зорилго тавьсан байгаа вэ? 25 он гороод яг эхнийхэн тоглолтод хөдөө өвчөөд ирсэн. Тэгээд 92 3 он ч яг он гаргаа явсан. Тэгээд цааш толонгууд мэдээж шин дуунууд бичүүлгээ төлөвлөөд одоо ингээд бичүүлгээ. Тэгээд ирэх намар юм уу ингээд бас тоглолт хийх гээд тэр ажиллагаанд төлөвлөөд одоо ингээд тэнд оролцсон ингээд дуунуудаа шинжилгээ шин дуунууд одоо ингээд бичүүлээд эхлээд ер нь тийм төлөвлөгөөтэй явж байна. За ер нь Мөнгөн Чимээ ихчийг хүмүүс одоо бүр ичнээ сайн таньдаг гэвэл холон онгорт байгаа шүү дээ тий. Холон онгорт оноос хойш та ер нь хэр олон шин уран бүтээл гаргах вэ? Холон онгор дуутай зэрэгцүүлээд ер нь бол 8 морины дуу гаргасан. Тэг яг нөгөө 100 болонгод бид чинь 100 жил наадам гэдэг нөгөө 100-ны гой дэлгэр цагт клип хийж чадахгүй болохоор нөгөө бусад дугааг хүргэж чадахгүй зүгээр ингээд концерт тоглолтод бол дуулаа яваад байгаа байхгүй. Тэгээд холон онгороос хойш зөндөн дуу гарсан. Нөгөө бид өнгөрсөн 4 сард тоглолтоо хийсэн. Тэгээд тэн дээр чи ингээд холон онгороос гадна гэж 20 дуу дуулчихж байгаа байхгүй. 20 дуу дуулж байгаа байхгүй. Мэргэжлийн оркестртай дуунууд, морины дуунууд гэхэл 10 дуунууд хийцэн. Ер нь голчлон морины дуунууд дуулах болсон таны яг шалтгаан юу вэ? Ер нь бол нөгөө дуурийн дуулаачаар төгссөн болохоор ингээд дуугаан дуурийн одоо мэргэжлийн дуугаан дуулаа, зүгээр гой дуулаа. Тэгээ морины дуу ингээд дуулангууд яг холонгор ингээд гоё. Илүүтэй хүмүүс төрсөн тийм. Тэнгүүд яг одоо ингээд тэрнээс хойш морины дуунууд хийсэн. Тэгээд дээрэс нь зүгээр дуунуудаа бас аавч нутаг усны дуунуудаа бас дуулж байгаа. Дуурийн дуучин гэхээр л хүмүүс ер нь дуурийн дуучны хоолоо цаар хүрээж гэх юм уу нэлийн хүчтэй чадaltaй байдаг шүү дээ. Энэ ч утгаараа гэх юм уу таны дуу илүү олонд түгээд хүрээд байна уу да гэж ер нь хардаг шүү дээ. Тийм үү. Харин яа гэм бол одоо тэгэл уртын дуушт бол өөр гоён задгай дуулдаг ч юм уу наашаага дуурийн дуушт бол ингээд нөгөө техниктэй вокалны ч гэдэг юм уу. Тэгээд яг гоо тэрийг нөгөө ялгаж дуулах нь чухал та. Нөгөө дуурийн дууг мэдээж одоо вокал нөгөө техникээр нь дуулна. Морины дууг ч юм одоо сучруу тэгж энгийн бас гоё дууг бас тэгж дуулж болохгүй. Тэгээд тэрний ялгаа нь айгүй чухал юм шиг санагдав. Дуучин болгоны өөр өөрийн гэсэн донж стил байгаад байдаг шүү дээ. Одоо тухайн дууг дуулж байгаа. За холон онгор дуу бол нэлээд олон хүн дууллаа. За нодлонгийн сенсаснаас хойш бол сошиалтаас маш олон хүн дуулснаар ингээл тавигдлаа шүү дээ тий. Тэгэхээр танд бас ингээд таны дуулснаар сонсоход нэг тийм өөрийнхөө донжийг шингээчжээ гэж юу хараад байдаг шүү. Таны хувьд ер нь дуундаа яг тийм донжоо шингээх юм тохиолдол байна уу? Яг өөрхөн донж гэж нэг сайн мэдгүй л тий. Тэгэл өөрийнхөө одоо тэгэл хоолой нөгөө хүн болгоны хоолой ч бүгд өөр штэ. Тэгэхээр яг өөрийнхөө хоолоогоор морины дуу яаж дуулах вэ гэдгийг л илэрхийлж гаргаж байгаа. Би энэ дуучнаас ялгарнаа гэдэг ч юм уу тэр талаараа та ер нь боддгоо. Би тэгж боддоггүй. Яг тэр бид ч бүгд өөр ахгүй. Одоо ингэ чи төрл яг адилхан хоолойтой байна гэж яагаад ч байхгүй штэ. Тэгэхээр яг тэр чинээс ялгарна тийм өрсөлдөө тиймэрсэн боддгоо. Тэр өөрөө л гоё уран бүтээл айгүй гоё чанартай. Айгүй зөв дуугаан зөв сонгох ч юм уу. Өөр айгүй чанартай л тэрийг хийх нь чухал гэж боддог. Тэг хүн ч угаас нь цор ганц гэдэг шүү. Яг тэгж боддоо шүү дээ. 2024 он таны хувьд ер нь хэр уран бүтээлийн ол замаг дүүрэн байсан бэ? 24 он дүүрэн байсан. Хамгийн анхны CD-г гаргасан. Улаангор гээд 8 баримттай CD гаргасан. 4 сар тоглолттой байсан Улаангор гээд. Тэгээд анхны тоглолт анхны CD гэхээр ол замаг ихтэй байсан. Ер нь дууг дүрсжүүлээд хүмүүст хүргэх гэдэг юм уу? За эсвэл одоо нөгөө сошиал медиа хөгжснөөрөө танд бас давуу тал болоод байна уу? Яг дүрс ер нь хэрэгтэй. Гэхдээ дүрсийг ингээд маш гоё хийхгүй би тэгж бодох клипийг маш гоё хийчихрөө гэж. Их утга учиртай их гоё хийвэл клип гоё. Зүгээр ингээд тийм хоёрын хоорондыг дүрс мөрс ахуулаад одоо тэгээд нэг одоо юу гэдэг чинь нэг гол дээр ч юм уу эсвэл одоо ингээд тэрэлжиг бол бүр ингээд шулцсан мөлжсөн байдаг штэ. Одоо тэрэл дээр очиод ч юм ингээд одоо хүмүүс бараг андахааргүй болсон. Тэгхгүйгээр хийвэл бүр нэгэнт хийвэл гоё л хийж боддог. Яг нь сошиал ч одоо гоё л да нэг газар дуулаад тэрийг ингээд гоё таслаад тавьж байгаа бас хүмүүс ингээд сонсч л байдаг. Заавал клип гэхгүй хийвэл гоё л хийх хэрэгтэй юм байна. Хийхгүй л тэг яг ингээд гоё концертанд орсон ч юм уу одоо ингээд танах шиг нэвтрүүлэгт ороод дуусан дугаа ингээд таслаад ингээд гоё чанартайгаар тавьчих бас айгүй гоё байхгүй. Яг л өөрөө л дуулаад байдаг чинь. Клипгээр л ингээд амар олон бүжигнаал утга учир нэг олдохгүй ингээд эсвэл одоо нутаг задам юм мэддэхгүй аюу тийм бүжигнаатай байдаг санагдаад байна. Тэжээс өөрөө ингээд дуулаад байж байгаа нь илүү бас гоё яхалаа гэж боддог. Анх ер нь таны за дуучин болох хүсэл юунаас төрж исэн бэ? Хүүхэд байхын л дуулдаг байв уу? Хүүхэд тагч одоо тэгэл хон дээр л дуулдаг гэсэн чинь.
Малдаар зүгээр айгүй хөдөх дуулдаг. Тэгээд нөгөө Монголын ард дугаар 4 дэх өдөр болгоны орой 4 дэх орой дуу заадаг. Тэгээд тэр дуугч одоо ингээд бичиж аваад төвтөр нь одоо хүртлээд байгаа. Тэгээд тэр дууг сурдаг. Тэгээд нэг 12:30-аас л хүсэлтээ хариуж явдаг. Тэгэл бид нар чинь гадаа юм яаж байгаа яг хүсэлтээ хариугаа сонсгож ирэл дуу заадаг оройгоо яг сахиж байгаа дуу ягаал. Тэгээ багаас нь дуун дуртай. Тэгэл тэр чинь сайхан хонь дуу мал дээр явж хахтаа л хөдөө ярьж нэг сонсох ичгцэн юм байхгүй. Тэгээ сайхан дуулаад яваад гэдэг. Тэгээ ер нь дуучин болно. Эсвэл дуучин юм эсвэл гоё нэвтрүүлж болно гэж боддог гэсэн. Телевизээ гоё бага хасал тэгж боддог. Ер нь л нэг олонний танил олонний өмнө л бай гэж боддог байсан байна тий. Ер нь таны удамд яг дуулдаг хүн байгаа юу? Манай удамд тэгэхээр чинь ээж аав хоёр бас гоё дуулдаг. Тэгээ ээж аавын хоёр тал нь бас гоё дуулдаг. Тэгээ яг дундгойхон жугаас нэг дуучин л да. Ард түмэн айгу дууч учраас дуугаар өлгий гэдэг. Тэгээ би нэг дуучин удам яг байхгүй ах гэж бодсон чинь сүүлд харин судалсан чинь нөгөө аавын үеэл нь Дамдан сэр ингээд дуурийн театрын гоцол дуучин тийм театр байсан гэсэн. Бол бурхан болцсон. Тэр гавьт тийм гоё театр байсан. Тэгэхээр ингээд удам бас байгаа юм байна л. За ингээд дуурийн дуу дуулах мэдээж эмэгтэй хүний хувьд за нэлийн хүнд хэцүү байдаг гэж ер нь сонсч байсан. За тэгэнгүүтээ дуурийн дуугаа бас дуурийн дуу чи их олон төрөлд хувирахад бас давуу тал болдго юм уу гэж хараад байдаг шүү дээ. Тий, ер нь бол ингээ нөгөө техникийг гоё зөв сураад ингээд гоё сурч зөв ингээд гоё сурчих юм бол тэгээд ардын дууг яаж дуулах уу, морины дууг яаж дуулах уу, цохиолын дууг яаж дуулах уу, тэгээ эргээ дуурийн дуулахтаа яаж дуулах уу гэдэг бол гэхдээ тэр хүний ухааны асуудал гэж боддог. Яаж ялгаж салгаж байгаа ухааны асуудал гэж бодож байгаа. Одоо таны үлгэр жишээ авдаг хамгийн их сонсдог гэх юм уу дуучдаасаа та нэрлэж гэвэл дэлхийд ч юм уу за монголчуудаас нэрлвэл яг уу тэгээд юу штэ дандаа нөгөө поп дуунаас сонсдог аахгүй гадаад тэгэхээр яг нөгөө тим дуучин нэг ингээд дураагаа тим гоё мөгж ерөөсө боддоггүй л те зүр өөрөө байгаагаараа багшийнхаа зааснаар яг өөрөө зүр өөрийгөө хөгжүүлэл өөрөө хоолоогоо торлоод өөрөө л гоё бүтээ гэж байгаа болохоос яг энэ дуучин хараад энэ шиг гоё бол нэнийг хараад мөрөддөг гэдэг юм байхгүй тэгээд дотор хүмүүс бөөн дискоч дандаа гоё поп гадаад юу дуунаас сонсдог аахгүй. Ер нь одоо та өөрөө хүсээд гэх юм уу захиалж хийлгсэн тийм өрмөц уран бүтээл танд байгаа юу? Бага. Тэрнээсээ одоо нэрлээд манай үзэгчдэд нэг бас нэг юм батаг аялаад өгөөч гэвэл. Сэтгэлийн гэгээд Чансан нур багш яруу найрагч сая нөгөө болорсон мэзэн бас лаг байхын шүлэг. Тэр дуу яг гой захиалаад яг ингээ хоолоондоо тааруулаад тэгээ гой клип дүрсэн яг ингээ гой нутагтаа хийгээд тэгээ нутагтаа хийсэн ч хүмүүс гайхаад шээ. Ийм гоё газар байд юм уу Монголд цагаан сургыг мэдгүй. Тэрнээс хойш цагаан сургыг нэг хүн болго очиад ингээд одоо гоё мэддэг болсон. Тэгээ тэр дуу тэгээд нэг ичээ аав гэд сая өнгөрсөн жил тоглолтынхаа өмнө хэлгэсэн бас. Ээж дан зариулаад гоё нутаг усан дан зариулаад. Тэгээд одоо нэг ичээ аав нутаг ус чинь бол одоо хүний нэг мөнхийн салшгүй. Зүйл шүү дээ ер нь тийм. Тэгээд тийм дуунууд л нутаг ус ээж аавын дундаа л захиалгаар хэлсэн. Морины дуунууд бол нэг захиалгаар хэлгээгүй. Хүмүүс эсвэл надад захиалж дуулуулаад. Тэгээ гоё дээрийн дуунууд, ардын дуунууд чинь гоё дуулаад морины дуунууд. Одоо за залуу уран бүтээлчд ер нь ямар байна гэж та харж дүгнэж байна? Яг юуных нь гоё шүү дээ. Нөгөө pop mop-ийн ч айгүй гоё. Нийтийн дуучдын хувьд бол бас чанартай чанаргүй хоёр талтай. Зарим бас үнэхээр санаа зовмор дуучид байдаг. Тэгээд тэргээр нь хүмүүс ингэж жишээл нийтийн дууч, зохиолын дууч тэгээд ер нь аль нэгэн жанрыг бол буруудах ерөөс үнс байхгүй. Гэхдээ бас чанаргүй зүйл бас байгаа. Хоёр талтай. Би шударгал хэлний хоёр талтай байгаа шүү. Ер нь Монголд урлаг ер нь хэр хөгжиж байгаа вэ? Хөгжиж гин гэж харж байна уу та? Би л хөгжиж байгаа гэж бодчих. Манай гоё дуурин дуучид ингээл дэлхийд дуулаад Монгол дуучид дэлхийд яаж дуулдгийг харуулахаар чинь тэгэл бусад дуучид нь илүү ингээл юм болж байгаа шүү. Ер нь бол дуучид их одоо хитэн оны үед юм битээ 90-ад онд бол их цөөхөн байсан юм шиг баха. 90-ад нас хойш одоо ингээл жохлон гавьт гэдэг нэг үеийн гоё дуучтайгаа штэ. Тэр үе айгүй нэг гоё гарч ирэл гэл тэрнээс хойш ингээд залуучууд бол тасралтгүй болчихлоо л доо. Гэтэ гол нь айгүй чанартай л ах хэрэгтэй. Чанар айгүй. Одоо 25 онд та тоглолтоо хийн гэсэн шүү дээ. Тоглолтын төлөвлөгөөр нь гарчихсан явж байгаа юу? Гаргаал ингээл баг багаар яваал. Одоо тэгэхээр нөгөө оролцох дуунуудаа, шин дуу, хуучин дуунуудаа шинжилж одоо хоолойгийн засах ч юм уу засах юмудаа ингээд төлөвлөө тэндээсээ л эхэлж байна. Тэгээд гол нь нөгөө сайлаа бэлтгэс саван бэлгчээр дуунуудаа бэлтжүүл тэгээд дараагийн нөгөө найруулга бусад ажил асуудал би өөрөө л дуунуудад бэлэн байх хэрэгтэй болчихж байгаа байхгүй.
танд хамгийн их урам зориг өгдөг. За таныг маш их сонсдог фэнүүдээс нь одоо урам зоригийн үг нь ер нь хэрэг ирдэг вэ? Тэр бол байнга тасралтгүй гоё идэв шүү дээ. Тэгэл хараад баярлалаа, яг заримд баярлаа гэж зүрх дараал ингээл сүрэг юм баг байдгүй. Тэгэхээр нэг айгүй гоё надад ингээ улам гоё санагддаг байхгүй. Тэднэрээс ингэж сонсдог, тэр алга ташдаг, дэмждэг хүмүүсийг харж айгүй ингэж хөглөгдөж тэднэрийн ингээд гоё тэгж хүнийг хайрлаж байгаа тийм үстэй. Царийг нь хараагүй танихгүй миний дэг сонсоод ингээд пеншн шүү шүтг шүү гэдэг чинь гайхамшигтай. Би царийг нараа танихгүй. Тэгэхээр тийм танихгүй нар тэгж хайрлуулж одоо ингээд дуугийн сонсч гэдэг бол үнэхээр гайхамшигтай л гэж би боддог. Нэгэнтээ одоо манай нэвтрүүлэгт өргөдөд ирчихсэн байгаа. Танаас бүр асуухгүй бол болохгүй хаа. За сая өнгөрсөн жил бол Хулаан онгор дуунаас үүдээд нэлийн том асуудал үүссэн шүү дээ. Тэнгүүт л Хулаан онгор дууг дуулахыг бүр хориглолоо, зогсоолоо гэдэг мэдээлэл яваадсан. Энэ ер нь үнэн мэдээлэл эсэн үү? Үнэн мэдээлэл. Яг нөгөө 50 жилийн дараа бол 74 он цогцсон гэдэг 50 жил яг энэ жил болж байсан. Тэгээд 50 жилийн дараа гэж би 2 жилийн өмнө дуулсан юм байна. Тэгэхээр 48 жилийн одоо дараа ингээд дуулсан. Өмнөөс хүн дуулаагүй байсан. Орчин үед бол тэгээд тэрнээс хойш л ингээд 3 4 дуу чи ингээд зэрэгцээд ингээд гараад ирж байгаа байхгүй юу. Тэнгүүд тэний жоохон маргаан анаг үсээ тэгтээ битүүрш нь хэрэлцсэн байх. Зүгээр ингээд нэг сошиалаар нэг тиймэрхүү юм байна. Зүгээр сэтгэлдээ л баг илэрхийлсэн. Сэтгэлдээ хэлгүүгээ л хэлж байгаа шүү дээ. Хэлгүүгээ ер нь хүн илэрхийлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ хэлэнгүүд л хүмүүс яхаа ингээд ард түмэн талцаал ингээд тэгсэн. Тэгээ хөгжмийн зохиолчийн охин хөдөө явж байгаа тэр үеэр байхгүй байж байгаа. Тэгээ хот төр жирд юу босныг хараад тэг зарим зөв бүр ойлгосныг бис мэдгүй. Тэгэл гинт дуулахын бүгдийг хорилоо гэл. Түүнээс хойш ерөнхийдөө одоо Хулаан онгор дууг дахиж ерөн дуулахгүй гэсэн үг юм уу те? Хорьсон. Гэхдээ би юуг нь авсан л да. Ирэх нь үү? Эргээд ирэхээ авсан тийм. За хүмүүс бол мэдээж сонсогч нар угаасаа шүүгээд өчтдөг штэ тий альва цаг хугацааг чинь. За нэг сөрөг тал нь одоо сошиал хөгжсөний нэг сөрөг тал гэх юм уу. Одоо хүний мэдээг таны одоо жишээлбэл ингээл сэтгэлдээ илэрхийлээд битсэн зүйлийг чинь сайтууд аваад тавьчдаг болжээ тий. Энэ нь эргээд маш сөрөг талтай байгаад гэсэн. Жаахан сөрөг. Гэхдээ бол би яг ингэж бодсон. Ер нь бол ард түмэн болст амар зөв шүүгчнэр. Тий. Тийм үстэй тэр олон хүмүүс хизээч худлаа шүүхгүй штэ тий. Худлаа шүүхгүй би тэр бүгдийг таниа тэднэрт одоо хахуулаг ч юм уу намайг дэмжих ямар шаардлага дандаа хуурамч биш жинхэнэ Facebook аккаунт надад жинхэнэ тэгээд хүмүүс надад тэгсэн яна амар юм болоод зүтгэс наагаагүй яг надад тэгэхээр үгүй ард түмэн намайг хамгаална ингээ маазарч хэлээ тэгээ ард түмэн бол гайхамшигтай яг гүн зөвшөөдөг хэний ч заавал энэ тал хэний ч тал гэсэн байхгүй зөвл ард түмний чихэнд юм уу энэ эмхтэй хинт хөөхөн ямар гоё харагдаж байгаа гэдэг бол тэр зүгээр ард түмний нүдээр яг үнэн ч шүүгчнэр ч яг ард түмэн байхгүй гайхалтай юм билэ. Тэрэн дээр би бол хэмзэглээд нэг амар сөрөг юм болчлоо. Дэвийн бүрсэж ерөөсөө харамсч бодоогүй шүү. Уусаал гоё шүүгээд өгч. Хин энийг нь алдааг, хин хаана алдааг бүгдийг гоё ингээд бүгдийг шүүгээд хэлээд өгч. Сүүлдээ ингээл ийм мэдээлэл явуулсан шүү. За энэ яг мэдээ гарснаас хойш мөнгөн чимгийн сонсогч нар нэлээ их болоод гараад ирлээ шүү. Ер нь энэ хүн бараг сошиалд ингээ маркетинга хийчлээ гэдсэн шүү. Үгүй хүмүүсээр маркетинга хийсэн үү бараг санаатаагаар ингэсэн үгээ тийм байхгүй шүү. Юу ш тийм шоуны тийм үйлдвэр би дуургүй шүү дээ. Ааха. Зүгээр тэгэл байгаагаар л илэрхийлж байгаа үгүй илэрхийлэн байгаа байдлаа л тэгжилж байгаа шүү дээ. Ер нь аль нэг өөрийнхөө л юм байна. Өөрийнхөө тий. Заавал одоо би чамар маркетинг хийж болохгүй. Бүгд түнээр хоорондоо ярилцаад тэгсэн бол бас болно шүү дээ. Тийм байхгүй. Зүгээр л санаа үзэл бодлоо илэрхийлсэн. Тэрийг бол яг сайтууд тавьсан. Одоо тэгээ сошиалч юмс их тэнийг биш ингээд айгүй гоё шүүгээд гаргаад ирчихдэг. Үүнээс хойш танд бас хөгжмийн зохиолчд гэх юм уу, уран бүтээлчд, за яруу найрагчид ер нь дуу уран бүтээлээ өгөх болсон уу? Зөндөө. Ааха. Нилийн нэмэгдсэн үү тий? Зөндөө нэмэгдсэн. Тэгээд гол нь би бол нэг хараад гоёуд ингээд шүүлтүр хийж байгаа. Тэгэхгүй ингээл өгсөн хүн болгоныг аваад хаар би гоё дуулж чадахгүй нөгөө хоолой таарахгүй би ч гоё дуулж чадахгүй шнэ. Тээгүүж хүний юм аваад тэгээ би өөрөө мөнгө төгрөгөн гарна мөнгөө өрнө тэр хүн ч гэсэн дуугааг зодоос ингээд гоё хийт болж болов гэдэг ингээд хүнд ингэж найдлага төрүүлж болохгүй шүү дээ. Би бол таалагдахгүй ингээл гоё ингээл авчихдаг. Ер нь өөрийнхөө хоолоонд та тохируулж уран бүтээлүүдийг ихэнхдээ сонгож авдаг уу тий? Тий тэгдэг. Яг л хоолоонд тааруулахгүй бол одоо ингээд зөхгүй юм аваад ингээд яагаад ч бас муугар шүү. Хоолоогоор нь та хэр хайрладаг вэ? Хоолоогоо хайрладаг. Унтчил харилдаг. Өөрөөр нэг хүүтэй юм даарч хөрөөд нэг тиймд бол ерөөсөө ядагчгүй. Уус хөдөөс нэг ч юм уу нэг онцлог нь ерөөс тийм хүүтэн агараг бол зүрх таахгүй. За манай нэвтрүүлгээр дамжаад бас үзэгчтэйгээ уулзж байгаа. Өнөөдөр бас үзэгчтэй хандаад гоё мэдчилгээ төвшүүлээч.
өвлийн ядаг сар гарлаа. Тэгээ утгуу сайхан хаврын сар ирхэн. Тэгээд одоо могой жилдээ сайхан, дэлгэр сайхан жил гарах байхаа. Тэгээд бүгдэнд нь ажлын амжилт эрүүлэхийг хүсье. За баярлалаа. Өнөөдөр бас ингээд завгүй цаг хугацаагаа бидэнд зарцуулаад бас манай нэвтрүүлэгт өргөдөж оролцсон танд маш их баярлалаа. Цаашдын уран бүтээл бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Та бүхэнд баярлалаа. Тэгээ танай телевизийн хамт олонд бас их өндөр амжилт хүсье. За баярлалаа. Өглөө хөтөлбөр үргэлжилж байна.